За сайн уу? Зя. Тий нээлттэй. Шинэ бараанууд ирсэгс те. Вектор бол энэ бүгд байгаа. Харьцаа өрдсөн. Энэ дотор нөгөө 6-7 сар нээгээгүй тэр чирээ явж байгаа. Бараг юу яах вэ? Дэлгэнгүүд ирвэх юм. Тэгвэл энийг чиглэлчээд дутуу юм маань чамаас нэхэд авчээ тэхөө. Одоо гэрс хайрцгаа дэлгээд үзээ. Яа ингээд бади шоп өвлийн бараа ирсэн. Өвлийн бараа ирсэн байна. Би танаас нэг юм үзүүлээ. Энд нэг гоё юм байна. Энд гоё өрөө байна. Лаунж, бади лаунж гэх юм шүү. Энд ингээ уулзалтын ширээ. Энийг нэг юм хээр байдаг нэм жижигэн дүнзэн байшингууд идэг штэ. Тэрэн шиг мэдрэмж өгдөг штэ. Яг л нэг юм ангийн тийм отгийн байшин шиг л нэрээ харагдаж байна. Бади лаунж гэдэг нь заа. За тэгээд өвлийн дугаарын ерөнхийдөө бэлтгэл ажлуудыг хийгээ явж байна. Багц хэрэглэлийнхаа дутуу юмнуудыг бади шоп дээрээсээ нөхөж авах гээд хүрээд ирсэн байна. За одоо юу байгааг харъя. За энэ дотроос ялаач гарч ирж магадгүй. Яана өнгөрсөн жилийн операшууд ялаалаа гараад ирэх үедээ. Арайч ялаа нисэхгүй байна. За одоогор миний ингээ хайрцан дотор ийм юмуд байна. За сүүлд би нэг хүнээс сонссон. Өвлийн хайрцгаа хадгалахдаа манайхаа нойлын цаас ингээ хийчдэг гинэ. Тэгэхээр нөгөө эдгээр чинь нөгөө усанд хэрэглэгддэг юмнууд учраас нойтноор нь бид нар ингээд явахдаа хийчдэг. Тэгэнгүүт ингээ нойлын цаас хийчдэг. Чийг нь аваад одоо энэ ингээ чийг нь авцсан байгаа байхгүй. Нойтон биш шүү. Тэгдэг гэж шүү. Тэгээд нөгөө зэврэх мэвэрхээс хамгаалт юм биш шүү манайхаа. Тэрийг бас мэдээд авахд илүүтгэхгүй. За одоо эхнээс нь нэг нэгээр нь гаргаж ирж үзнэ хэдүүлээ. За нэрээ юу байгаа юм бэ энэ ч тоо. За мэдээж нойлын цаас. Эхлээ камер гарч ирж байна. Цооногийнхоо мөсийг шүүж гаргадаг шанаага. Өөр чи юу байдаг лээ? Одоо өвлийн хэрэглэлтээ ер нь мартцсан байх шүү. Цооногоос загсаа гаргаж ирдэг. Дигээ байна. Нэг шинэ өрөм байна. Өрмийн ир байна. За операш гараач. Операш байна. Задлаагүй бүтэн юм байна. Энэ бол ингээ хаягдан тийм үү? Өнгөрсөн жилийн операш. Энийг шууд хаяна гэж шүү. За хуучин ирнүүд маань гарч ирж байна. Ирүүдийг энэ битүү савнд хадгалчвал юм зүгээр юм бэлээ. Одоо энэ чинь дандаа нөгөө мөс хайрагдаад эргүү болцсон ирнүүд гэсэн үг. За энэ болохоор миний уурганы маань дамар байна. Энэ болохоор өрөмний, дэрилний одоо холбоос гэх юм уу? Залгаас байна. Энэ юу вэ? Бас баах ирнүүд биш. Тэднийг нийлүүлчихье. За уурга гарч ирж байна. За өвлийн уургууд бол ер нь айгүй нийтдээ жижиг юмнууд идэг штэ. Болоо ийм уурга. Тэгэл барайл пак гэж суун гэсэн. За энэ дахиад нэг уурга байна. За энэ уурга болохоор бас ийм залгаатай хоёр хэсгээс халдаг ийм уурга байна. За ер нь дуусчих шүү. Өвлийн хэрэглээ нэг гоё юм нь болохоор жижиг уургатай учраас хэрэглүүд нэг юм цомхон. Тэгэд энэ хайрцагтаа шууд бүх юм орчдөг. Тэр намар байгаа сте. За энэ бас нэг ингэж базаад заламгаанд аманд нь журууланд нь ч юм уу хийгээд цооног нь бас татаж гаргагч. Энтэй адилхан гэсэн үг. За энэ нөгөө тэмцээний уурганы хошуу. Тэмцээний уурганы юм жижиг хошуу гэж нэг юм байдаг. Юм байлээ шүү. Би өөрөө ч одоо тэгтээ өвлийнхаа юмыг бол мартцсан л хоолтойгоо холцсон л. Тэмцээний уурга маань ямар юм байдаг вэ гэхээр ийм байгаа шүү дээ. Энэ хардаа бүр мормиш үлээ. Энэ дэгээ чи мормиш үлээ. Мармошк. Мармошк. За уурганы үзүүрийг кевак гэдэг юм биш үү? Хэллгүүдийг мэдгүй баларж шít. Тэмцээний уургыг юу гэдэг гэсэн бэ? Баллайк. За энэ баллайк гэдэг юм биш үү? Баллайк. За энэ уурга яаж ухсардах вэ гэхээр ийм баллайка аваад үзүр дээр нь энэ кевака хийгээд тэгээ сатурка хийгээд мормишкин. Одоо яг хэллгүүдийн зөвлөж шít. За ийм юм байна. За бас нэг төрлийн юу лээ? Кевак. Үзүр кевак. Өрөмний уртцагчаа сунгадаг болт. Энэ болт болохоор яадаг вэ гэхээр ер нь их тасардсан билээ. Тэгэхээр энэ запас авч явдаг гэсэн үг би. Ийм запас бас авч явдаг. Ялангуяа дрилэр, гар дрилэр ингэхлээр нөө дрил хит хүчтэй болчихроос ингээд цохиод энэ болтыг тасалдсан билээ. Тэгэхээр энийг авсан байгаа. Тэгээ сатуркууд байна. Өвлийн сатуркууд гэдэг юм өөр. За энэ юу вэ? За энэ бол нэг өгөөшөл шүү. Энэ амьд өгөөшөл биш ээ. Ирзэнэн чигээ улаан байна. Гэтэ энэ үнэртэй байх. Дэлгээд яах юм? Зүгээр ингээд тавьчих заяа. Сурхааны торос хэрэг болно. Аймаар юм гарч ирсэн. Өнгөрсөн жилийн өвлийн сүүлийн дугаар дээр орхиж явсан нүдүр. Энэ болохоор нөгөө налимэнд суух нүдүр гэсэн үг шүү дээ. Энэ дэгэнд би их дуртай. Энэ толгой ийм хоёр үтэй. Энийг одоо тэгтээ нэрээ яаж хийдгийг асууя те. Жаргаагаа яаж зоохыг асууя. Энэ айгүй сайн дэгэ. За эдрийг сайхан асгач. За энд дэвтэй бэж заваарсан өтмөттэйгээ явж шít. Жижиг том баахан мормишгүүд л байна. Өтмөт юутэй идэг байгаа юм бэ. За энэ болохоор балансир. Балансир ч өстэй янз янзаараа байна да. Гэтэ ер нь бол тэгээд загсанд явхад нэг анхаарах юм байдаг те манайхаа. Өгөөш дутуу явж болохгүй юм байлээ шүү те. Өгөөш ихтэй явах хэвээр. Миний өнгөрсөн жилийн өвлийн хэрэглэлүүд бол ер нь ингээ бүгд байж байна. За энэ дээр нэмээд юунууд байдаг вэ гэхээр том аврын юмнууд бол гэртээ орхисон шууд хэлэхэд болох бах. Дээрээс нь бадан шоп дээр зарагдаж байгаа юмнууд байгаа. Бадан шопоос дандаа авч ирсэн зүйлүүд учраас рангуун дээрээс та нарт харуулчих. Юу гэдэг вэ гэхээр комбинзон. Одоо комбинзон гэх үү? Тийш нөмөрөвчтэй өмдтэй гадуур аяа өвлийн хүртэхтэй норфин
Нарфин гэдэг өвлийн нөгөө хувц ус байгаа. Тэр бол маш дулаахан өргөн байгаа. Тонарын диаметрийнхаа тойрогоор янз янз байдаг. Торвигээр гутал байгаа. Яг загасчлалын хэрэгэл бол ер нь бол ингээл болоо. Тэгэхээр одоо сониогоос юу дутуу байгааг асуу гэж бодож байна. Найзах нь бүх юм ингэ байж байна. Юу дутуу байгааг нь хайлаа эндээс хараад дэлгүүрээс авчээ. Тэхүү. Хоёлын эхний ээлжинд уцаа солиод үзчих. Ер нь бол нороод гацсан сатуркнууд ер нь утас бол нэг өнчгөөр л дэгэм хийхэд бол зүгээр. Яг ингэ загас орох үед хэрэгтэй үед тасардах аюулч үүсгэр тий. Тийм учраас утас бол шинэ байвал илүү зүгээр. Хамгийн дөрөв солих юм бол сатурк байх нэ. Бусд нь бол тэгээд хэрэглээгдэн. За нүдүр нэг ийм нүдүртэй болсон. Нөгөө танахаас авч ирсэн нөгөө нэг гар эзэн нүдрүүд бүгдийг гээсэ. Хайр юм. Тэр ирсэн үү? Тэр одоо ирсэн. За тэгвэл тэр нүдрээс бас авах юм байна. За уурга бол энэ ингээд хоёр уурга байна. Энэ хайрцанд багтдаггүй жоохон урт байдий. Тэрний богино нь ирсэн харагдсан байсан уу? Lucky John-ы өөр дээр салдаг байсан. Тэгээ салаад юу хийж болох юм бэ? Усардаг тий. Тэр чинь өөр дээр бас нэг юм дамартай. Комор ирсэн юм уу? Зүг. За тэрийг сонирхож үзнэ. За ерөнхийдөө ингэж байна. Одоо энэ хэрэглүүд бол болчихж байгаа үстэй. Ер нь бол том юмнууд бол бүгд байгаа. Мод нэрэ жижиг гутал тоор үтэй тий. Тоор үтэй. Тоорын запас аймагнууд ирсэн байгаа. Тийм үү. Тий тэгэхээр илүү тохиромжтой. Яг тэр одоо ингээд санаандгүй дулаан газар орчих штэ хүүтэндээ байж байгаа. Тэгэхээр нөгөө юу чинь цанцогт норчдог байхгүй аймс чинь. Аймс чинь норчхоор нөгөө чинь ингээд хүүтнээ дулаахан байлгаж чадахгүй. Уцаар гарахаар нөгөө нэг зөндүүл чинь тий. Тийм учраас тэрийг аймсаа шууд солиод хуурайгаа солиод өмсөх юм бол. Ерөнхийдөө запас нэг аймстай явахд гимгүүл юм байна шүү дээ. Нэг нь ямар нөхцөлд нэг норчвол илүү хэрэгтэй юм. За тийм ээ. За баярлалаа. Yes. За баярлалаа. Nomadic lifestyle, beautiful life. За энэ үү? Эхний ээлжиндээ лидер байхад болно тий. Дөрөв нэгэн байх болно. Тэгээд сая уурга аваа исэн. Нөгөө салдагийг бэлэн сетапаар ирчт юм байна. 195 мянга гэж байна. Брэнд нь Lucky John. За тэгэхээр утас болохоор бас дандаа Lucky John. Lucky John. Ааха. Энэ харин биели яваад идэв. Энэ гоё юу? Энэ гоё. Амар хэрэгтэй юу? Хэрэгтэй. Энийг ганцхан зарагчд гэхгүйгээр дургчд их хэрэгтэй байхгүй юу? Одоо зургийн аппликейшн авахтай байхад ингээ ургуу гаргаад. За наач чаав. Ингээд дэлгүүрт орж ирэхлээр ингээд шунал хөдлөө явчихд юм аа. За ямар ч байсан сониогийн санал болгосон балансер. Би одоо нэг хідэн орс хэллэгээ цээжлэхгүй маа. Надад байхгүй өнгөнүүдийг санал болгосон. Тэгээд энэ биелийг авчлаа. Ер нь бас гар даармаар байдаг шүү дээ. Тэгээд Lucky John буюу одоо уургатайгаа адилхан брендийн утаснууд авчлаа. За нэг юм дутуу орхисон. Энэ нөгөө сошиалор яваад байсан амь аврах хэрэгсэл юу хэ? Мөс цөмөрөхөд хоёр гартаа хатгаад ингээд зоож гардаг юм уу? Энийг мөсөн дээр ингээд зоонгууд энэ гаднах хамгаалтанд цаашаа ороод доодох зүүн үлдчих юм тийм үү? Мөсөндөө зов. Тэгээд тэрийг татаад дараагийнхаа татаад. За энэ бол ер нь явж яхад гэмгүй юм байна те. Хэрэгтэй. Маш хэрэгтэй зүйл шүү дээ. Тэгээ бидээ авч явна гэсэн үг шүү дээ. Бүр онцгойлон бидээ те. Запас юмуд авцсан. Одоо тэгээд нээлттэй явлаа. За бай өгөө. За тэгээд цайрахгүй залбираад байж гараа заяа. Moments later. Жава газар шорох сийч саныг татан тавиад машин дотор чийлэх агом кавер цаашаа холхон байж жиирх. За дараагийн зогсоол Vitafit орно. Vitafit-аас аршаана аваа хаа гэж байна. Хол хөдөө явж байгаа хүн бид тэгээ бодно шүү гэд те. Vitafit компани маань барыг надад зориулаад юм ааши. Ой аршаа гаргасан. Аршаа байгаа. Хүү ээжтэй. Юу ирэлтэй юм бэ? Нөтөлөгч энд хийх ер нь эндээс камераар бичих зохимжгүй бинүүдээ чад эргээд тах. За тэр яах вэ? Тэгээд аршаа наахаар явж байна. Өвлийн нээлтийнхаа бэлтгэлүүдийг хийгээл явж байна. За ямар ч ясан баг зэвсгээ янзалчлаа. Одоо ус ундагаа авчин. Тэгээд хүнсээ цуглуулад маргааш өглөө гарлаа. Маргааш өглөө хайчихгүй гэхээр маргааш хол явахгүй. Одоо ер нь гоё ингээд гоё зэвэг хадран зөндөө барьж тавьж жоохон наадмаар санагдаад байна. Би бодохдоо босхын гүр туул руугаа явах уу? Эсвэл хэрлээ явах уу гэж бодож байна. Хүмүүс бол өгөө яваач гэд байгаа. Өгөө яваач. Өгөө амар гоё байна л гэж. Гэхдээ одоогийн явалт бол ер нь зэвэг хадран ботчих. Ер нь өвлийн багцуудаа тестлий, мартсан юмнуудаа саны гэсэн л юм бодож штэ. Ер нь зөндөө мартсан байлээ. Сая ингээд хэрэглэлүүдээ цэвэрлээд ганц нэг байгаан биш үү. Загасны дэлгүүр орох нь шүү дээ. Баллара. Бүдүүн сатурк байхгүйсэн манай бади шоп. Бүдүүн сатурк ирээгүй байсан. Тэгвэл нэг дэлгүүр орох юм биш үү. За тэгнгээ ганц нэг өгөө шоп бол авъя да. Тийм байна. За өөр ч өнөөдөр ямар ажилтай бэ? Ер нь гайгүй юм байна шүү дээ. За тийм байна. Тэгээд ямар ч тач өвлийн нээлт сайхан болох байхаа гэж бодож байна. Тэгээд яг гол руу явж байгаа болохоор цайрах магадлал мэдээж өндөр. За яах вэ? Тэгээд олон л тоо.
Уулгаж аваад газар шорогсон чи. Ганцааныг татан тавиад машин дотроо чийлэх. Агом гавэр цаашаа холхон байж жиирх. Агом тила удоог чила. Өнөөдрийн даалгавар номер 1 дуусаа. Энэ дугаарыг би нэр бодчихсон. Winter is coming. Зэн Winter is coming. Өглөрлээ. Йоо, тогтлоод шүү. Гэтэ жоохон сонирхолтой л байна л да. Юу вэ гэхээр нэг л айдас байна. Цайрах гэдэг айдас. Нэгдүгээр гол дээр очиж байгаа. Хоёрдугаарт өвлийн өмнөдөө мартчихэж. Тэгэхээр нэг жоохон эвгүй байн. Бензин хэр очиж байгаа юм бол бензин авъя да. Бензин ямар ч гэсэн. Чидөө гайгүй л охсон шүү дээ. Яваад төгөөч. Яа, Улаанбаатарт машин баригдахтай үнэхээр тухгүй шүү. Одоо нэг ийм бэрэ байгаа ш түүний бид те. Би бол одоо гадар ангуу даарад байгаа байхгүй. Тэр бэрэгээ арилгая. Очиж даарад тэгэд арилчих байх гэж бодоод ш. Тэгэхээр дараагийн явалт бол одоо ингээ өнгөрсөн жилийнхээ өвлийн явалтуудыг ингээ санахлаар яг нэг амар даараад, амар зутраал байсан юм бол нэг санагдахгүй ганцхан дугаар байгаа шүү дээ нөгөө хорголжин төлшөө аваагүй явцдаг. Яа тэр бол амар хүүтэн байсан шүү. Тэн хүүтэн байсан. Тэрийг бодвол бусдууд нь бол тун аятайхан явсан. Одоо бол нэг айдас нь мөсөн дээр майхантайгаа хонох уу яах уу гэдэг байна. Мөсөө цоолж үсэж байгаа шийдэн. Хүмүүсийн бичиж байгаагаар бол за өгийг бичээд ах шүү гэсэн 10-аас гол руугаа 4 см байна гэсэн шүү. Болгоомжтойгаараа гэжсэн. Тэгэхээр манайхан ч гэсэн ер нь болгоомжтойгаараа. Голыг бол би гол жоон зузаарсан болоо гэж гордож байна. Нуурыг бол гол чин төрүүлээ зузаараад иддэг шиг санаадах юм. Бензин өгч байгаа юм болоо. Өгч байгаа юм байна. Бензин аав. Бензинээ Tokyo Pay төлнө. Амар. Манай Tokyo application бензин хилээ хүнсний дэлгүүр имийн сан гэдэг юм үйлчлэгнүүдээр ирэхээр ингэж ашиглаад байж болдог юм шүү. Би дандаа Tokyo-г дандаа зогсоолын төлбөрт ашигладаг байхгүй. Tokyo Pay төлбөртөө зогсоолууд айгүй амар. Нөгөө очирлж ихтаа шууд хийчихнэ. Хүү яж. Акман хүлтцсэн юм бах та онгохгүй. Тийм ээ шүү дээ. Come on. 92 байхгүй гэж шүү дээ. 95 авъя. 95 авчиё. Tokyo Pay төлж болно шүү дээ. Энэ маань хүлтцсэн юм шиг бах юм. За тэгэхээр Tokyo Pay-ээр төлж болно гэж шүү. Ингээд Tokyo Pay-ээр төлнө. За яаж төлдөг нь одоо харъя. Бензин бол 90 дахь бас эвгүй байгаа юм байна шүү. 92 байхгүй шүү гинэ. Тэгээ 95 хийхээс 95 л хийчдөө шараасцсан. За тэгвэл ерөнхийдөө бензиний асуудал Монгол улсад байсаар л байгаа юм байна да. За Tokyo-гоор яаж төлбөр төлөхийг харцгаая бүгдээрээ. Tokyo application суулгасан хүмүүс байна уу? Ямар ч гэсэн зогсоол нь бол их амар байсан. Тэгээ бусд нь би ашиглаж үзээгүй. Одоо бензин дээр ашиглаад үзье заяа. Өөр одоо ямар боломж өгдөг зөндөөл юм юм шүү. Гэхдээ яг ингээд бүрэн яадгүй юм шүү. Утасныхаа төлбөрийг төлд юм байна. Зогсоолын төлбөрөө төлдөг байсан. Одоо болохоор би яг бүрэг ашиглаж шít. Бензин авах гэж байна. Өөр чин Tokyo-гоор юу авах вэ гүлээ? Нөгөө өвлийн бэлтгэлээ базаахта эмийн сангаа би ухаж үтсэ. Тэгсэн чинь эмийн сан дотор маань дандаа шархны хэрэглүүд, шархацсан тохиолдолд хэрэглүүд байт юм билээ. Тэгэхээр би нөгөө эмүүд аавна. Тэгээд pay later ашиглаж үзье гэж бодож байна. Tokyo-гийн pay later ажилдаг гинэ. Pay later гэдэг маань дараа төлбөрт гэсэн үг. Тэрийг эмийн сан дээр очиж үзье. За тэгэхээр Tokyo-гоор яаж төлөх вүлээ? Тэгээ Tokyo-гоор за ингээ уншингууд альнаас төлөх вэ гэж гараад ирд юм шүү дээ. Төлбөр төлөх. За нууц кодыг бол харуулахгүй. Нууц кодыг бол би өөрөө хийнэ. За болчлоо. Ингээл бол амархан л юм биш тий. Карт март гэж яхаар баг амар л юм байна да. Уг нь амар юм биш тий. Баярлаа. За ийм амархан. Ингээ төлцөө. Тэгэхээр Tokyo дансаа цэнэглэл Tokyo-гоор төлбөр төлөө явуучвал амар юм биш шүү. Аранда хийгээд хазарлахад давхгүй даваагүй. Зам туулахад асфальтын дээр шиг араасаа дагуулахад амар тайван шиг цасхан залан уран шин зам гарган. За хүнсээ цуглуулъя. За тэгэхээр нэг найзтайгаа хоёулахнаа гараа шийднэ. Нөгөө пуунатаа ийм мартаас авсан нөгөө уурган гэрлээ бэлгэлцсэн шүү дээ. Дахиад эднийд уурган гэрэл байна уу? Байна шүү дээ. Яашгүй. Уурган гэрэл аа. Нохом уурны хэсэг. Нөгөө нэг жоохноод нэг юм авдээ билүү. За. Дараа бол. 2 өдөр нэг шөнө. Бодъё. Шууд доош төлөө, шууд хүнс рүүгээ орё. Шинэ жилийн уур амьсгал юу н орцсон юм бэ те. Эндээс нэг явчих. Аваагүй юм авч үзье заяа. Нөгөө нэг мөөгний холимог нь байхгүй. Энд шүү дээ. Энийг бол ер нь дандаа авч байгаа. Энэ мөөг ер нь хүний бие сайн гэж нэгдүгээр бодоод, хоёрдугаар болохоор энэ чинь дан холимог байхгүй юу? Амар амар. Парслей, розмари, ах шархуу, яатай гурсан. Халуунгаа авлаа. Ингээд лун сонгоно махаараа тэгээд нэг шүл хийгээд тэгээд нэг стикний махал авчихлоо. Гой хоолны стик. Орой стик хийдэг. Түрүүнээс баах юм яриад яваад байснаа бичээгүй шүү дээ балраа. За яг хөө тэгээ очичоод ямар юм авсныг харуулъя зэ. Сая бол хям авсан, зайд авсан, өглөөний цай авсан, стикний мах авлаа. Тиймэрхүү юм авлаа.
Бичээгүй байна. За зураглаач өөрөө хийсэн чи фейлдж байна. Ото хөргөний дах. Энэ багет явчих. Авч үзээгүй багет. Энэ багетаас хоёрыг авчих. 9 дос биш масл авчих энэ удаа. Тэгэд идэг шүү дээ нэрээ те. Масланд шаардлага явуулах юм шүү дээ. Ийм нэмгэн цэцгийн тос байт юм шүү дээ. Энэ гоё юм шүү дээ. За масла хийлээ, махан шарлаа, тэр нэг юм уу хийлээ. Розмаринаа тарилаа, давс перцээр амталчин. Ер нь ингээ болж байгаа юм байна дөө. Голоос уусаад зурцуулчин заяа. Тэгэхээр аршаантай яваа. Тэгэл болгоо юм шүү дээ. Тэгээ энэ удаад нэрээ яг нэг өөрөө бичиж явж тестлж явж байгаа. Тэгэхээр жоохон зураглаач хийж байгаа шүү би өөрөө заяа. Хүмүүсийг чи ийм зураг аваач, тийм зураг аваач гэж загнаа явдаг юм. Одоо энэ удаа өөрөө зураг авсан чинь жоохон сандраад байна гүй. Анаа нүдэ нэрэ бүтээгдэхүүн рүү орж ирлээ. Тийм баярлалаа. За ер нь болцсон юм байна дөө. Юу вэ харъя. Тэрвэн. За болцсон юм байна. Тэгээд юм мартсан байвал тэгээд замын дэлгүүр гэдэг сонголтоо хийчихтэй. Гарамын зуран жинхэнэ жархан Учаунчи датат өдөр чав шалбаг Тучат иргэж харахад булчаа ажилтаг. Шаас юм байна уу? Имнүүд авах яах нь. Машины имэн сан бидтэй штэ. Тэрэндээ нөгөө нэг имнүүд хийж явах хэрэгтэй байж штэ хүн чинь те. Хөдөө очиод нөгөө би нэгүцвэл янз бүр болвол ямар им хэрэгтэй юм бэ гэж. За ямар ч гэсэн зүгээр ихнэрээсээ зөвлөгөө авсан заяа. Толгойн им. Тэгээд өвчин намдах им. Гизний гүйлгэлтэй юм гинэ. Нүүрсэн юм гинэ. За өөр одоо хөдөө яах хийдүүлээ. Бодъё л доо. За толгой өвдөн гүйлгэх боломжтой. За зөөр чи юу хэрэг болдог лээ. За ингэ авчи. За хэд болж байна. За би Токи байгаа те. Токигоор төлнө. Токи Pay Later. Энийг бас давхар мэдээ хүргэх гээд байгаа. Юу вэ гэхлээр Токи Pay Later-ээр хүнсний дэлгүүр, сүлжээ, супермаркет дэлгүүрүүдээр үйлчлүүлж болно мөн. Эмийн сангуудаар үйлчлүүлж болно. Pay Later маань өөрөө дараа төлбөрт үйлчлэгээ байгаа. Тэгээд супермаркетуудаар үйлчлүүлэхэд хамгийн багадаа 100,000 төгрөг. Эмийн санд болохоор 30,000 төгрөг гэж байгаа юм байна шүү. Тэгэхээр би одоо 37,000 төгрөгийн эм авч байгаа. Энийг би Токи Pay Later-ээр төлнө. За, яаж төлтөө? QR-аар уншуулах юм уу? Ашууд QR-аар уншуулангууд ингээд сонголт нь гараад ирж тэ. Тэнгүүд би одоо Pay Later-ээс сонгоод хоногийнх нь юу нэ шүү дээ. 30 хоног хүснээрээ хувааж төлөх, 60 хоног дөрөв хувааж төлөх гэсэн хоёр сонголт өгд юм шүү дээ. За шууд 60 хоног дөрөв хувааж төлөх гэдгийг яачлалт сонгочихъя. Төлбөр төлөх. Код харуулахгүй. За ингээд болоо юм шүү тэ. За баярлалаа. Яман бууж байна. За тэгэхээр загасчны замнал season 2-ын эпизод 9 өвлийн нээлт Winter is coming. Цонцоророн. За ингээ өвлийн нээлт эхэлж байна. Тэгээд ер нь бол 20 гаруй хоног ер нь явсангүй шүү дээ. Тий 20 хоног ер нь яваагүй. Тэгээд Монгол орон даяар цасан гоёлоо нүрээд юу гэдэг лээ. Шинэ жилийн нэг уур айслуул орцсон. Янз байгаад байгаа сэтгэл хөдлөөд загсандаа явж байгаа. Тэгэхээр хайчиж байгаа вэ гэхээр ер нь бол өчтөр лайв хийсэн те. Өчтөр лайв хийхэд асуусан хүмүүсээс нэг хоногийн визтэй явж байгаа учраас туул орчих гэж утсахгүй. Тэгсэн чинь туул маань өвөл гिचүүдээ л гэж. Ер нь гिचүү шүү. Амар гिचүү гэж. Тэнгуут нь за тэгвэл хэрлээ явчихъя гэд хэрлэн голд руугаа явж чинь багнуур орно. Тарин хэрлэнгээ өсгөө уруутах уу гэдгийг бас мэдэхгүй байна. Ямар ч тач багнуур дээр очих тий. Тэгээд хэрлэн болохоор тэр лайв дээр өчтөд тэгээдсэн байхгүй юу? Яа эвгүй байхгүй шүү, хоосон шүү, цайрын шүү гэдэг дандаа юм эвгүй юмнууд хэлсэн. Тэгээд яаж ч магадгүй. Загас орихгүй ч магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн агаарлаа тийм ээ. Хот их утаатай байна. Ханаа том их байна. Дахлаа их унжин. Тэр маягч яах вэ? Ямар ч гэсэн тэгээд өвлийн нээлтэндээ гарч ийн. Тэгээд юмнуудөө сайхан базаацсан. Дутуу хөтөө юм ер нь бол бараг байхгүй. Мартсан юм бол байхгүй. Бэрэг арилгыг лээ. Тий, бэрэг арилгана. Яа, энэ яг би зүгээр тэгж бодсон юм аа. Би өөрөө л тэгж бодсон. Жишээ нь одоо хотод ингэ дараад байгаа байхгүй. Тэнгүүд тэр очиод нэг хонцод ирвэл гайг болох юм шиг санагдаад байгаа. Одоо ингэ өвлийг онд минд орно гэсэн үг. Тий. Тарга твэргээ аавна гэсэн үг юм. Юу гэсэн үг юм. За тийм байна. За тэгээд одоо өвлийн дугаартай явж чинь. Хамтран ажиллагч Савар, хуран амтлагчдын Савар 6 оноос өдөө хүртэл хуран амтлагчаар Монгол орон даяар ялангуяа хөдөө орнуудыг бүрэн хангаж байгаа. Тим бүтээгдэхүүн боо та бүхэн Саварыг сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. 2 дугаарт Vitafit компани Aurag Аршаан наа бие бодорой өндөр настай хүн хээрмээр явахтай эрдэс бодисоор дутваа гэж. За энэ маань юу гэж байна? Байглаасаа нүр сүчлийг агуулсан Аршаан усгч. Гүнээсээ л угаасаа юм нүр сүчлийн хийтэй ус байх нь ш тийм үү? Тэгээ нэмэлт нэг баах юмнууд байгаа. Юу гэж байна? Тэгээд пом гэл нэг Аршаануудыг эрүүл мэндийн сайтай эрдэст ийм Аршаан ус спонсороор орж ирсэн байгаа. Aurag шинэ бүтээгдэхүүн шүү. Ганц намаа хэлээгүй штэ. Чамаач бас хэлж байгаа штэ. За юу.
Ийм бүтээгдэхүүн орж ирсэн. За тэгээд авраг аршаан байлаа. За 3 дугаарт Toki аппликейшн орж ирсэн байгаа. За Toki маань яад вэ гэхээр Toki Pay гэж байгаа, Toki Pay Later гэж байгаа, Toki Credit гэж байгаа, Toki Leasing гэж байгаа. Ийм нөгөө нэг эрхүүдтэй. Тэгээд эдрийг ингээд уншуулад Toki аппликейшн ашиглаж болно. Тэгээд би бол ер нь юу хийж ашигладаг байсан бэ гэхээр зогсоолын төлбөрийг Toki-гоор төлөх амар амар байдаг те. Нөгөө хаалтан дээр очоогүй байхдаа гялс төлчдөг ш. Тэнгүүд шууд очоод уншуулангууд шууд гарчдаг байхгүй. Тэгсэн чинь өчигдөр би бензин хийж үзлээ. Toki Pay-ээр бензин хийж үз. Бас нөгөө эмийн сангаа Эмир дөргсөн. Энэ бол аягүй гоё. Юу вэ гэхээр нөгөө Монс эмийн сангийн бүх салбараар хамгийн бага 30,000 Pay Later ашиглаж болно. Toki аппликейшн орж ирсэн байгаа шүү. Toki аппликейшнд маш их баярлалаа гэж хэлье. Гарангуу дараад байна. Дөрөвдүгээрт Body Shop. Манай Body Shop болохоор өвлийн нээлтэн дээр дандаа орж ирдэг. Өнгөрсөн жилийн өвлийн нээлтэн дээр Body Shop маань бас анх орж ирж ирсэн. Энэ жил ч гэсэн Body Shop маань бас өвлийн нээлтэн дээрээс орж ирж байгаа. Би болохоор өвлийн бэлтгэлээ Body Shop-оос очиж хангасан. Та бүхэн бас өвлийн загасчлалынхаа хэрэглэлийг Body Shop-оос очиж сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Body Shop маань өвлийнхаа баруунууд бүгдийг оруулаад ирсэн баг. Та нар очиж сонирхоод үзэх юм бол зөндөө гой юмнууд байгаа шүү гэж хэлье. Body Shop-то маш их баярлалаа гэж хэлье. Яагаар хэллээ. Гадаад ихтэй хүүтэн байна те. Мөн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Membership-уудаа маш их хайртай шүү. За тэгээд зуны сайхан дугааруудаар сайхан надтай хамт цайрцгаасан бүх хүмүүстээ өвлийн нээлтийн минь төргийа. Лайк, шеэр, сабскрайб манайхан сайхан дараад өгөөрэй. Одоо бол үнэхээр хөтөн байна. Олон юм ярьж чадахгүй шууд яа. Хими тэнхэд надад талхаар газар нутаг зөндөө нүдэл судал хийхэд хөнгөн хүндээ автар дотор алтэр тэнд би баян өвдөө айлаас ирэхээр автраа ухвал зөндөө юмтай Lion За гарсан. Багнуураасаа салаад төрцөө. Энэ голоосоо холдоо яваад ах юм те. Ийшээ явсан зам олчвол ер нь очих гээд шүү. Өнгөрсөн жилийн нөгөө нэг 53 та зэв гаргасан газраа хайгаа яваад байна. Олон тоо. Язгууртан гоёл дэлхийд би тангаараа хатаарсан зүйлдээ шантараа нэг Монгол бүгдийн онгол. За эхний цоолох цэг гэсэн чинь ингээд хар зурсаж шít. Яах вэ? Тэндээс орж иж байгаа энэ бэлчрээг л гэтээ энэ их өргөн биш байх те. Ерөнхийдөө бол нэг өргөн биш юм байна. Энэ овоосын доороо бол байж магадгүй л баг. Цоолоод үзэхүү. Яа тий. Энийг яаж давнаа те? Давхааргүй байна уу? За эхлээ харчи. Ой болгоомжтой хөөе. Зураглаач алдчихсан шүү дээ. Дүрс бүрс алга болов алдарлаа. Би энд бай шүү золбоо. Ийшээгээ гараад тэр нэг цайрж байгаа хэсэг дээр л цоолоод үзчихвэл. Огор хэсэг дээр цоолд юм аа гэсэн шүү дээ ер нь. Энэ цааталтаа гүнзгээрч байна те. Энэгээр бол гүнзгээл юм. Ийшээ гарч чаддаггүй. Гутлаа өмсөд хувцас өмсч юм бол гарах юм байна. Хэдүүлээ майхан барьж хоноход бол амар эвгүй газар шүү дээ. Тэгвэл миний нөгөө нэг боги битээр нэг өнгөрсөн жил очижсэн газрыг ихэд үзчихье. Тэгээд буц идэхүү. Битэрийн хонсон газар энэ мөн байна. Ер нь эртцсэн. Одоо цаашаа ингээд арай голтой. Ингээ огцсон эрэхтэй. Тэр нэг хүний мөр байгааз те. Тэр хавцаад гарч ирэлгүй яд юм бэ? Чи бас муу санаад байна. Энэ гол хөлдөөгүй байна. Энэ мөр алгаа. Энэ явахгүй л гэдэг. Үзэн заяа. Одоо өрмөрөө ингээд цоолоод үзчихин заяа. За. Ер нь бол гэхдээ цас орсон үед бол их эвгүй те. Нэмэг мөс чи мэдэгддэггүй те. Хүн явсан юм байхгүй нөө. Шин цас орсноос хүн энд ирээгүй л гэсэн үг. Яг айчлаа. Тоглоомжгүй чамайг хэлсэн чи айчлаа. Чи орж ирээч яасан тэнэг юм бэ? Нартаа. Би манай зураглаач гартаа. Амар хөөги. Ингээ зогсоод идэв. Ингээ зогсоод идэв гинэ. Энэ хавь цоолж исэн юм аа. Гүнзгэн эндэ. Найсра. Ийшээ одоо мөстэй байна зүгээр. Бас камера авчирна шүү дээ. Хамаг юм дутуу. Загсаа харах камер. Боос нэрлээ одоо ална. Камеранд тавьсий бэ. Яа ядарчлаа. Аль нааш тослоо. 90 мохсон болоо. Одоо харагдчихсан. Эрг болцсон. Цоолол эрг болчиход. Энэ ямар сони юм. Овоосын хэсэг дээр цоолорыг гисэн даая. Нэг харагдаад эрг болчт юм лээ. Голын нэг эвгүн тэр. Өнгөрсөн жилийнхаа голдрлыг өөрчилсөн байх бас боломжтой те. Үер уснасаа болоод. Нэр сая нөгөө нэг ерөнхийдөө Баяргуй ээж нөө дулмаа доктор хөдөлмөрийн юу лээ? Хөдөлмөрийн баатар. Болсон те. Нуурын дулмаа очтой. Одоо нөгөө загасчд биднийг загас барих, загас ихтэй болгож өгсөн. Нууруудад аюух нөгөө загас үрж үзсэн. Дээр үед тэр нэг дулмаа гойда бас баяр хүргий тэгээд бас уртнаас л удаан жаргаарай гэж хөсье. Одоо бид бүгдийн загаслахад амар үнэтэй нүүмэр оруулсан гэсэн шүү те. Баруун аймагуудын аюу олон нуураар байсан билээ шүү дээ. Загас үрж бүх нуур те баруун аймгийн те. Тим ажил хийсэн хүн бол жиггэн академич дулмаа гэдэг гэстэй. Дулмаа доктор гэдэг те. За энэ огор дээр л цоолё. Ер нь бол огор дээр гисэн.
Нэрийгээсээ ингээд энд амар гүнзгий байсан юм одоо ингээд гүрхэн болчтой баг та. Ямар сони юм бэ? Яана хэдэлээ цайрлаа. Одоо 3хан ирэлтэй. Нардаа. Хэрэг болцсон. Хөө ямар тэнэг юм бэ? Ингээд байхгүй. За ингээд хэдүүлээ дахиад нэг 3 өрөмдөж үзээ тэгээ бүтэхгүй л эртгээ харих уу. Ирэхгүй би яа. Яалтай билээ те. За ингээд өвлийн анхны дугаар ингээд бүтэн фейлдлээ 10 минутын дугаараар хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа гэх хаачих. За дахиад сэлээ. Оо энэ бол амар нэмэх юм биш хар та. Гүйхэн байна. Ингээд тулчиж байна. За одоо хараарай. Тэмбот өнгөрсөн жилийн боги битэрийн ирсэн газар заяа. Яг ингээд майхнаа барьсан газараа сая цоолоход сони юм те. Өнгөрсөн жил чи амар гүнзгий тэгээд загстай байсан бохгүй. Одоо энэ харалтаа. Ийм хүн тэгээд одоо энэ мөсөн гүйцэд барих юм бол бүр усгүй байх нь ш те. Одоо ингээд мэлтэг газар дуусаа яах вэ? Одоо нэг арга байна заяа. Одоо хүмүүсийн цоолсон нүхийг олох. Тэгэл үзье та. Жог алхахгүй. Газ харж гин үү? Би ханилын шилтэй болсон чинь харахуулаад дөрөөсөө тасаагүй сайн харж чаддаггүй. Яг энэ баан л байна те. Уг нь бол за жоохон цааш явж үзгөө. За сони юм болж байна. Ер нь бол айлын цоолсон нүхийг олсон гэхгүй. Бүр ингээ өрмөө ингээ хийсэн шууд цөмөрчсэн те. Тэгэхээр яг одоо ийшээ нэг хүн яваал байна. Хэдүүл араас нь дагаад яваал байна. Загсгүй. Тэгсэн чинь энэ харцтай. Сая тэгээд наашаага чаргаж ирсэн мөр байсан те. Дагаад заа энэ чинь 200-300 м алхлаа. Тэгсэн чинь энэ харцан дээр ирээд буцаа явж байгаа гэх нөгөө. Одоо гурлаа яах вэ? Одоо бүмэд ямар сони юм бэ? Өнгөрсөн жил байсан янг байхгүй болчтой юм шүү дээ. Тэгээ одоо энийг тохорж байгаа тэр нэг өндөр эрэхтэй юу байгаа? Тэр өндөр эргийн доор гүнзгий гэж магадгүй зундаа нөгөө нэг тиймэрхүү өндөр эргийн доор гүнзгий гэдэг шүү дээ. Ямар ч хэлсэн одоо тэр тохорчныг үзээтэй. Тэгээ ер нь бол цооногийн нүх хайгаад явчих. Муу арга хэрэглээд бол олж байгаа үстэй. Энд бол хартаа хог мог тарьсан нилээн тамхины цаас мас аайцсан. Нилээн тухалсан шинжтэй байгааз байж магадгүй шүү. Байж магадгүй. Муу арга хэрэглээд үзэхээс те. Өөрөөсөө холж чадахгүй. Яа энэ дүрээд байх. Гэхдээ бас энэ бас яг байгаа үгүйг бол мэдэхгүй. За тэгээд азаа үзье та. Одоо энэ бол энэ шүн налимтай байж магадгүй газар санагдчихэ. Хэрлэнгийн соомууд л ийм юуны доор байж идэг байсан баг байхад. Ийм өндөр иргэн доор үртэй. За одоо бүгдээрээ тестли. Ингэж өмөлөх хэрэгтэй байхгүй. Сая тэр нөгөө ухцсан нүх болохоор буцаж барихтаа хатуу барьж ирэх шүү тийм үү? Саньяаш ингэж цоолж чадахгүй гоц одоо ингэж хардаа. Ингэж гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Түрүүд өгвөл тэр газартаа байна гэдээсэн. Ерөөсөө газартаагүй юм байна тийм үү? За энд батараа штэ энэ бүр тугуулсан байсан штэ түрүү 50 хөвгтөд. Яг энд нэг мод шүү дээ. За мөс нэг иймэрхүү байсан тийм үү нэлээд гүнзгий. Тэгэхэд метр гарсан байна штэ. Энд батараа. За одоо энэ ёроолт нэг мод байгааз эргүүл чаддаггүй. Жохоо урсгал байгаа юм бах та. Савлаад ах юм. Урсгалтад яад юм бол байдгүй юм болов. Тогтуу үсэгт байд юм болов. Гүнзгийгийн хувьд бол амар гүнзгий байна тий. Заач. Энэ л тэгтээ гоё ямк байна. Байвал байна да. Йоо ядарчлаа. Өөрийгөө бичээч чи сая нүхэн дотор хөлөөд үрцэн. Яа, ядарчлаа. Өлсөж гин үү? Барилдгаас таахалцах гэдэг юм болж байгаа шүү дээ. Нар хөрүүлсэн байна харсан уу? Хөөтөрн гэсэн үг шүү дээ. Эртний малчин ардын цаг агаар шинжих сургаалаас. Сар нар хүрээлсэн бол хөөтөрнэ гэж байна шүү дээ. Одоо тэгээд ийм шанаг хэрэг болд нь шүү дээ. Ингээ сайхан шанагдаал. Хүүтэй цаашиг самардаал. Самардаал. За одоо апариш гэдэг өгөө шин энийг машиндаа мартаж хонуулаад хөлдөөгөд алдсан. Уг нь амьд байдаг. Тэгтээ яах вэ? Ажиллах байхаа. Тэгээ гараа бохирдвол шууд өмдөндөө үрдэг. Йоо би сүүлд авсан бүлүүгийнхээ гоёлын өмдөө өмссөн биш төө. Хүмүүсийн дуу гарч ийн үгүй. Энийхэн тохороод сууж байгаа юм даа хүмүүс төгөл. Йоо энэ хар шилтэй өгцөн юм аа. Амар юм барьсан юм л та. Юу аа. За одоо ер нь бол өнгөрсөн. Цагч байхгүй бол чинь одоо ингээд 3 өнгөрчлөө. Устай л газар юм чинь үзэл аль тийм үү. Тэгэл ямар цайрч сураагүй ш тэгэл болохгүй цайрал л гэж яа тийм юм тийм дургуй. Айлаас ирэхээр авдраа ухвал зөндөө юмтай lion. Гэвч би зөвхөн баян байгаа сэтгэл хаана юу? Амар тайван байя гэвэл би яг хаана юу хийх үү? Айлыг хүн татархаж атгах сууга за дүняд яах уу? Амьдрал болцуулаад алтаага будаас төрсөн соёл үндэсний бичгээр тангараа. Язгууртан гоёл дэлхийд би тангараа. Хатаарсан зүйлдээ үл шантараа. Ой чи цаана камера цаашаа. Чамтай юм ярьж ирээд буруу харууллаа.
Нэг харсан чи хоёулаа яг нэг тийш хардсан. Өөдөөдөөс харах хэрэгтэй үстэй. Ингэж явах хэрэгтэй юм байна. Хөөч яг ийм хүний дандаа чи юу нэг гортоотой найз шүү. Торцоо дээр яалаа. Яг нэг хүн торцоо хайчаа балдраад бантаад ээж хахад бичлэг хийж байна. Одоо болсон чинь өрөмний хэрэг буруу харгалцсан чинь. Бичээд ах юм. Мохоо шүү чи. За одоо. За би юу яаж үзүүлээ заа юу. Би сая нөгөө энэ хоёр дэгээгөө ухсахтай Сатург ороо сурсан. Одоо энэ ингээ харагдаж байна уу? Дөрөв өрөн дээр ингээ барьж байна харагдаж байна. За ямарс ингээ дөрөв өрөн дээр барина. Тэгээ нэг ингээ ороогоод тэгээд хоёр хуруунд дээр дахиж нэг ороогоод ийш нэг гаргаж байгаа шүү дээ. Тэгээ нэг бүгдийг ингээ баацчихна. Алдцсан. За дахиад ихнээс нь ой. Нэг ингэж бүтэн хураагоод хоёр хуруунд дээр нэг ороогоод энэ гурав чинь ингээ ийм хоёр цагирыг болчихж байгаа. Харж байна уу? Ийм. Тэмээд одоо тэнгууд энийг жижиг цагирынхаа дундуур 3 удаа оруулаад тэгээд том цагиргаа хуруугаа авч үлдээд жижиг цагиргаа жангалчихна гэсэн үг. Тийм үү? Тэнгууд нэг ийм гогцоо өсчихөж байгаа. Ийм. За тэгэл одоо энийг дамрын дотор хийгээд татчихна. Тэгээ болоо. Амархан бод ийм амархан юм чаддгүй л байсан юм лээ. За тэгээ ингээд дотор талд нь хийгээд турка татаад чангалаад болоо. За ингээл одоо өгөөшөө хийгээл болоо шүү дээ. За манайх энэ зэнглэг бол бүгдээрээ аягүй сайн цээжилсэн мэт. Би мартаг байгаа юм чи та нар юу гэж мартах вэ? За ингээд энэ ураг болсон. Энэ сая баадын шопоос шинээр авсан ураг. Энэ маань харин Сатургтай байгаа юм байна. Одоо болохоор ийм эрдэнэн гарахаа бас байт юм лээ. Тэрийг төлөөж өцгөө. Тэгээд жижиг өгөөшүүд бол бас байгаа. За тэгсэн энийг аваад суучих заяа. Тоош орчих юм уу? Энд явахгүй. Хөөе. Өгөөш алдчихсан. Өгөөш нэг орчих юм уу? Би сая юу тасч уу? Яа. Оо сая ингээд ганц амар үнэтэй авсан өгөөш шууд ингээд хайчиж байгаа юм би. Үгүй сая тэгэхэд нэрээсээ яагаад ингээд хөнгөрөөд байгаа юм бол гэж бодсон. Йоо, come on. Нэг сүрхий хүнд заагаад ингээл хийчихнэ гэдээсэн чинь. Бас хамаагүй ярьж болохгүй мэнэ. Яриандаа халаад ер нь баларчдсан байх шүү би. Сая тэгээ зангидлаа буруу байсан юм бах та. Ямар сони. Үгүй би таслахтаа буруу тасчихв. Мачи. Заамаа. Сая нууранд алдаг өгөш гэд надад өгсөн байхгүй. Өг явахтаа хэрэглэх байсан. Тэгсэн чинь хэрэглэн дээрээ өргөчдөг шүү дээ. Хит гэжсэн бол за тэгэд ямар ч гэсэн төхөнлөө те. Гэтэ томтгонсоор байтал түнтгэнсээр байтал 5 өнгөрчлөө л дөө нүхмөхөө гараал нэг цайлж майлгаал. Тэгсээр байтал 5 өнгөрчлөө. Тэгээ харахгүй болчлоо. Тэгээд арга ядаа нүдээ сууж байна. Хажуудаа хөрштэй байна. 3 залуу байна тийм үү. Бид нар одоо явахгүй байна гэж нүд чинь гэсэн үг. Идэр хонохгүй бол хитүүлээ орой итрийн нүхтэр очиж нүдээ. За ямарс эндээ төгээд төхөнчлөө. Тэгээд одоо ерөөхдөө махаг эсхийг хүлээгээд нүд стейк хитнэ аяа. Стейк идхийг хүлээгээд тэгээд нүдчихин ингээд нүдчихин. Тэгээд одоо налимд л сууж байна. Бас яа гордоод байна вэ гэхлээр манай энэ хөршүүд маань одоо л яваагүй гэхлээр эдгээр бас налимд сууж байгаа нүдж байгаа л гэсэн үг байлгүй дээ. Харахгүй болцсон баг чаа. Тэгэхээр өнөөдөртөө одоо ингээд хоолоо хийтлээ нүдэд, хоолоо хийж идчихэд нүдэд тэгээд нүдзээр байгаа л болтой тий. Хөөе. Одоо ингээд нөө гатчаа мэдрэгч байгаа нэг чулуу юм шиг болж игэл чулуун дээр нүдчихсэн. Байдгүй загас. Хэрлэнд ямар загас байдгийг хайж байна. Тэгээ одоо шүн усан болохоор гутаар хайж байгаа шүү дээ. Гутаар, налимыг гутаар гэдэг юм байна. За одоо гутарын талаар хэдүүлээ хичээл орноо. Ерөнхий шинжигнэ. Бие урт давтар, хүчирхэг, арагшаага хавчгар, биеийн дээд хэсэг шаргал бороос оливын хар. За энийг бол шууд товчоор тайлбарлахад налим бол ер нь юм десант өгдөө. Хэмээн тасаргаа заяа. Яг нөө могоо хайрт нэг юм зүв бид шүү дээ. Тэр шиг гутаар нь сам хайтны багийн цэнгэг усны ганц төлөөлөгч гинэ. Цэнгэг усны. Биеийн урт нь 1 м, жин 24 кг хүрнэ. Тэнийг том болж байгаа. Тэгээ 3 наснда үржилд орно гинэ. Өвөл мөсөн дор үржин. Өвөл үржид юм шүү дээ. Үржил 12 дугаар сарын сүүлчийн хагасаас 2 дугаар сар хүртэл үргэлжлэнэ. Ямар сони те. Загас болгон тэр нэг үржлийн үе гэдэг 4 сарын 21 биш байгаа. Тийм байт юм байна. За тэгээд шүн гүйхүү устай хэсгийн цэвэр элс хайрга чулуун дээр дүрсэн шахаад энэ чинь үржлэх юм. За тэр яах вэ? За тэгээ амьдрах орчин гэж байна. Цэнгэг хөд усны загас. Түргэн урсгалт гол мөрөн өндөр газрын цэвэр жихүүн устай нуурт амьдрнаа. Зундаа гол төлөв голын их хэсгээр идээшлэн. Их рүүгээ байдаг юм штэ налимдгүүл. Намартаа усны хэм багасхад голоо уруудан үндсэн голтой амьдрна. Их голтой гэсэн. Одоо хэрлэндээ гэсэн. Таргалт гэж байна. Хойд мөсөн далайн айс савын сэлэнг бүрний сав газрын нуур голууд тэрхийн цагаан өгийн хөвсгөл нуур хаасаагүй юм штэ. Дархтын доод цагаан нуурт номхон далайн айс савын хэрлэн налимтай юм байна.
Хоол нүдэд байгаа болов гэж санаа зовоод уншиж байгаа шүү. Чи бас загсаа олохгүй л уншиж байгаа шүү. Тэрнээс дими ном уншсан алга, хэрлэн, онон, оршуун, халах гол, буур нурт дархан амьдрна. Ийм загс байна. Энэ нөгөө нэг өнгөрсөн жилийн миний нэг ном байдаг шүү дээ. Ногоонктэй. Тэрний анхны хувилбар нь ийм ном. WWF гэдэг газраас гаргасан юу юм бэ? Дэлхийн байгаль хамгаалах сан юм бэ. Монгол дахь хөтөлбөрийн газраас гаргасан ийм ном. Нөгөөх нь болохоор энэ номны шинжилсэн хувилбар юм билээ. Өвөг нь загсч хүн бол судалгааны төвшөнд иймэрхүү номнуудыг аягүй сайн уншиж танилцаад мэддэг болмоор юм билээ тий. Гэтэ энэ 70 хэдэн нэр төрлийн энэ загснуудын ихэнх нь нөгөө дандаа нөгөө бидний нөгөө юунд баригддаггүй, өгөөш нь баригддаггүй нөгөө жижигхэн загснууд байгаа шүү. Барлан марлан гэдэг чи одоо дордынхноор бискар юм шиг байгаа. Ийм жижиг. Хамгийн том нь алгын чинээ болох юм уу? Тийм загснууд л байд юм лээ. Тэгээ за ямар ч налимтай юм бэ? Уншаа танилцчихлаа. Тэгээ налимтай юм байна үгүй. Хайла хоос ингээ балбаа суугаад байгаа юм бол байхгүй. The next day. Баахан юу боллоо? Нөгөө гутлын хадааснууд Ямар тийм үү? Хүмүүс хатаас хайцсан байна уу? та хоёр л хайсан багчлаа. Тэрээр шуураад онцсон юм байна. Ганцаараа юм биш. Йоо гадаа ямар байна? Амар байна уу? Амар үдвэн. Тийм үү? Шуурж байна. Багс байна уу? Урсгал дээр байдгүй болов. Хүмүүсийн өчигдрийн цаалаад байсан дээр очиж цааж үзгүй. Бүүт өдрөө шүү те. Чих мэх даарч. Өнөөдөр чи цаг гарын ойрын 7 хоногийн хамгийн өдөр. Хөт өдөр шүү дээ. Өнөө шинэ хасах 30 гарч харна гэсэн шүү дээ. Хаанаас нь чаарсан яг таарсан хос байна. Хам цаашаа алгах занилийн жилээр байна. Хачаа өчтөр унагаас өгөөш. Энд байж ядахоо. Олон байла. Цаашдаа яг яаха бас чамаас асууж байла. За өдрийн мэнд сайхан цайлчлаа. Загс бол байхгүй байна. Яг хаа эндээ майхандаа нэг ганц цаг жоон тоглоулаад үзье. Ирч их юм билүү? Эсвэл яг камер хийгээгүй үед явж исэн юм билүү тийм ээ. Тэгээд урсгалтай байна. Урсгалтай байхлаар чухам яг яад юм бол та гайхалаа. Урсгалтай газар загс байдгүй юм болоо. Бусдаар бол сайхан гүнзгий гой газар байна уу тий. Загс байвал одоо өмхөндөө. Хэрлээ хэцүүдээ л гэж хүмүүс бичээд исэн да. Хэрлэн нэгдүгээр хэцүү гэсэн байхгүй байна гэсэн. Дээшгээ өксөхөөс нүдүүлээ. За одоо өнгөрсөн шүү дээ. Дахиад нэг хоног гэж байхгүй тий. Байхгүй юм байна. Навсун димигэти мэдэр чөрөн байсан. Заавч байдаг гэж хэл. Хааж байсан дэвэрч ирхэл. Хаа хатан болсон дэврэл. Сайхан түүхэн ихлэл. Майхан дотор одоо 12 градус байна. За, манай төгсөөгийн тестлээд байгаа түлш байна, тийм үү? Шахмал түлш. Тэрийг хэдүүлээ асааж үзье. Гайхуулаад байгаа майхан дотор чи асааж дулаан хон мон гээд Японоос авчирсан шахмал түлс. Энэ шахмал түлш сайжруулсан түлш гэдээ бидний нэрлэдэг байгаа энэ зүйл. Японоос хамгийн анх японочууд технологиг гаргаж ирээд одоо Японд бол 120 жил ашиглаж байгаа ийм технологи. Тэгээ энийг болохоор ингээд шууд гэр дотроо асааж болно. Дээр нь мах зах шарж идэж болно. бүр ямар ч хоргүй юм уу? Тэгээ өөрийнх нь зориултын 100 байдаг. Тэрийг нь бол би авчираагүй. 100хан дээрээ Яндангүй гэсэн үг 100хан. яндаг. Утаа гарахгүй бол тий. Яг одоо энэний шиг л гэсэн. Дотор ингээл хийчих юм уу? Тэгээ энэний одоо дотор Хонхорхой. нүхтэй. Тэрлүү энийг хийгээл Асагаад болоо. тэгэл асаагаад. Энэ өөрөөрөө бол ингээд 4 цаг гараа асч илээ. Нэг гэн ширхэг нь үү? Өөрийнхөө зориултын 100-нд бол 24 цаг асна гэж. Тэгэд японочууд ярихдаа юу гэж яриад байгаа юм гэхээр нөгөө гал чин агаар сорж асчаа шүү дээ. Сорж байгаа агаарыг нь тохируулаад тийм бол 24 цаг асна гэж. Монголчууд болохоор гарч байгаа агаарыг хаагаад байгаа байхгүй. Тийм бол тэр яндангийн соёлтын талаар энэ компани захиралтын ярьсан чинь та нар өөрсдөө угаартуулж алаад байна шүү дээ гэж. Орж байгаагаа хаалтын тохируулах хэрэгтэй байтал бид нар гарч байгаа утаан дээр хаалтаа юу яагаад гэдэг гэсэн. Тийм тэгээд орж байгаа агаар дээр яагаад хаалт тохируулах хэрэгтэй вэ гэхээр агаар орохгүй бол тэр галч унтарчиж байгаа байхгүй. Тий. Бид нар болохоор асж байгаа галыг хүчээр хаагаад байгаа утал тэр нөгөө нэг унтрахгүй уугчиж байгаа байхгүй. Тийм утал тэр уугсан юм чи юу вэ гэхээр утаа гарч ирээд тэгээ ер нь бол хордох магадлал өндөртэй гэж. Энэ одоо хэр хурдан астай. Асалт нь одоо яаж вэ? Одоо ингэ асцсан. Асц юм уу? Асцсан. Юурээс ассан юм шиг харагдахгүй л байна да. Одоо ингэ цогсож байгаа. Тийм ээ. Ингээл асцсан. Ингээ болоо юм уу? Ингээл бол. Яг хөө жоохон нүүрсний үнэр бол байд юм байна тий. Нэг амар дотны үнэртэй авчих гэртэй байгаа юм шиг. Хотод тий. Хотод гэртэй байгаа юм шиг угаар үнэртэй. Энэ тэгээд яагаад ингэдэм бэ гэж асуусан чинь энэ одоо бол японочууд энэ төлшийг маш бага хэрэгжилж байгаа. Яагаад? Атомын цахилгаан станц дээрээс нь газ хоёр ашиглаад. Тэгмэд энийг яах гэж аваад байна гэхээр нөхдүүд энэ сая одоо нүүрсний үнэр гарч байгаа шүү дээ. Энийг мэдрэх гэж аваад байгаа. Хүүхэд насны нэг юм дурсамж идэг шүү дээ. Бид нар чинь нэг хээр гараад нэг аргалын утаа үнэрт хэд нэг сайхан болдог шүү дээ. Яг тэрэн шиг. Ер нь л яг тийм
Хальт нүүрсийн өнөр. Гэтэ тийм амар хурцвал биш л юм байна. За одоогор бол ассан тохиол CO2 нь бол 0 хэвээрээ байна. Энийг энэ хажууд нь тавьчих дгөө. Тий. Тэгээд тавьчих. Одоо энэ нүүрсэн штэ. Яг ингээд тасан штэ. Яг ингээд асахад энгийн нөгөө нэг одоо ийм нам даралтын цуух. Тэрэн дотор хийгээд тасахад энээс өөрөөс нь 1500 градус ялгарч. Тэгээд нэгийг хийгээд тавихад бол тэр пара бол шууд хал. Яа түлж аллаа тэр гэж. Яа халуу юм байна. Энээс нэг ялгаа халах вэ? Юу ч хайлах юм байна да. Харин холдуулахгүй бол Энэ хайлах хэл. Юу хөө. хайцсан уу? Соронзон нэмээ. Энэ түүчний дахиад нэг давуу тал нь юу вэ гэхээр асахтаа амархан. Ер нь бол тэр угаарын хий ч юм уу те одоо энэ хотын хий чинь юунаас болж үүсээд байна вэ гэхээр асаж өгөхгүй 100 асахгүй дүлгнээд байгаа байхгүй. Тийм утал дутуу асаад тэр нь ингээ уугаад байгаа байхгүй. Энэ нөхөр чинь бол ингээ шууд 100 асчих чаа. Энэ бол хоёр давхар нүүрс байхгүй. Доотлын нүүрс нь бол үндсэн яг ийм халаах зориултын нүүрс. Дээрээ нэг ийм санж гарных нь болохоор асалтан зориулсан нүүрс. Хурдаас. Одоо энийг л асчаал байгаа даа юм уу? Тийм шүү дээ. Угаар утаа мотаа ерөөсөй байхгүй тий. За. Сонирхолтой юм байна. Энэ бол амар халж байна. Тэгээ итгэмээргүй ийм нэг жижиг юм тэгэл тэнэс тариад халаал утаа мотаа гарахгүй зэрэлээ байгаад их тий. Тэгээ сонирхолтой байна. Хэсэг a few moments later-ийн дараа уулзъя. A few moments later. За нэг 30 минут болчихоо. Одоо бол ингээ уулзаад асчтай юм байна хар та. Нөхрүүд нь бүгд уулаацсан тийм бод. Тэгээд юу болохоор угаар болохоор тийм ээ нөө. Хайн доор болохоор юм чинь. Дээр болохоор түрүүн 60-ыг 80-ыг заажсан. Тэгээ температур бол 23 градус. Тэгээд юм шантах юм. Буцалцсан. Тэгээ уусаа халуун байна л да. Дотроо нүхэн бүгд ингэ уулаацсан юм шүү. За сонирхолтой юм байна. За тэр яав. Заснаа юу. Таналай зуусланда гари найдадададад бустанда хари замча наша цаша өгцөх хүннаали ханса тачаа хама өтгөн ширингэрүү ганжа фама замар reggae дуяван. We hope you enjoyed this brief construction montage. Чилин хин зүгээ. За тэгэхээр одоо donation time. За одоо яв шууд donation шна. За 2022 дөрөв банк үздэг шүү. Баясагаас гэсэн байна. Баярлалаа. 30,000 төгрөг сонирхолтой контент хийдэг шүү. Баярлалаа гэсэн байна. Бас чамд баярлалаа. 9,999 каг оруулаарай. Тул харлаа. Гой байна. Teamcast гэж бичсэн байна. За каг оруулнаа. Ер нь бол би дараа жил ирэх хавар кар очих бодол юм байгаа. Кадэр очихлаа. Катага зүг Японд засчлаа гэсэн бодол байгаа шүү. 2070 Ани эний 2-оос гэсэн байна. За манай Ани эний 2 маань дугаар болгон дээр даниш нийлгээдэг. Маш их баярлж авдаг шүү. Баярлалаа. 20,000 мундаг шүү гэсэн байна. Маш их баярлалаа. 10,000 ашгүйдээ тул хардаг юм байжээ гэнэ. Яа тэгсээ үнээр харсан шүү. Янзаа байсан шүү. Баярлалаа. 5,000 season 2 эпизод 7-гийн төлбөр ИБА гэсэн байна. За манай төлбөрөө төлөгч ИБА. Төлбөр гэнэ. ИБАда маш их баярлалаа гэж хэлье. За 2,470 тул гоё шүү бро гэсэн байна. Маш их баярлалаа. 50,005 үеэл бид хоёр бууз MC 2-ыг дэмждэг. Би мэдээж бууз гудлах гинэ. За баярлалаа. Манай MC бол яриад ах юм байхгүй. Амар супер загсаж байна. За чи бол 30 гаруй жил тасалгүй загсаж байгаа. Би бол одоо 3 дахь жил рүүгээ дараа жил авнаа. За баярлалаа. 5,000 боги яваа. Туланд баяр хүргэе гинэ. Маш их баярлалаа. Боги төрийн албаагч бишээ. Төслийн албаагч болсон. Завг болсон. Баярлалаа. 55,555 төгрөг гоё уурга донешн ирсэн байна. Маш их баярлалаа. Үнэхээр туланд маань авсан шинэ уурга бол Beast гэдэг янзын уурга байсан шүү. 2 гарын уурга гэдэг нэрээ айгу гоё юм байл шүү. Том өгөөшөнд том загсанд 2 гарын уурга бол зайлшгүй аваад үзээрэй. Шал өөр мэд юм шүү. За баярлалаа. 3,000 дараа 30к хийнэ ахаа. Хээ гэсэн байна. Маш их баярлалаа. 50,000 за хашаа минь одоо жинхэнэ загас хөөй гинэ. Загас хөөё гинэ. За хашаа гэд найзтай нэг залуу юм шиг байна. Тэгээд дандаа л хоёлаа загсанд явъя гэдэг байж магадгүй гэж шууд таajаа. Тэгээд одоо яг жинхэнэсээ загсанд явъя л гэж байна. За дамжууллаа. 10,000 дэмдэг шүү. Хөтөж подкаст. Хөгтөнгөр радиогийн хөтөж подкастаас илгээсэн байсан. Би орж харсан. Баярлалаа гэж хэлье. 5,000 Vault доогуур зураас хаб Instagram дагаарай Smile. За одоо нэг зар орж ирж байна. Vault доогуур зураас хаб Instagram дагаарай гэсэн байна шүү. За тэгээд манайх ороос өгөх дагаарай. 24,700 2 хаалт хайртаа нөгөө талд нь дахиад 2 хаалт буу захаас
намбаа дүүн өглөвөө гэсэн. Би нөгөө дэргийг хайртай гэж дууддаг. Тэгээд бас адилхан дэргийг хайртай гэж дууддаг болж байгаа юм байна. Гоё сонсогддог шүү. Ой. 5000 бяцхан үзэгч бүрэн төгсөөс гэсэн байна. Маш их баярлалаа. 3333 төгрөг. Амина охиндоо хайртай шүү гэсэн байна. Дамжууллаа. 30,000 супер бро шүү. Супер бро шүү. Good luck Цеку брогоос. гэсэн байна. Баярлалаа. 11111 төгрөг гэр бүлээрээ дэмждэг шүү гэсэн байна. Маш их баярлалаа. 5555 төгрөг. Ёо 2 сизон тул харахыг хүлээлээ. Браво Макс гэсэн байна. За манай Макс тулны мэлаа гэсэн байна. Сайн уу? Баярлалаа Макса. За цааш нь 3333 төгрөг 33 мөнгө инх төвшингийн гэр бүлээс гэсэн байна. Маш их баярлалаа. 10,000 төгрөг тулны мэлалга OG гэсэн байна. За манай OG-гөөс ирсэн юм шиг байна. Баярлалаа. 50,000 балжраас тулаа харсанд баяр хүргэе. Балжраас тулаа харсанд баяр хүргэе гэсэн байна. Маш их баярлалаа. Энэ балжийн гол юм болов уу гэж жоох гайхалтай. Балжир гэдэг хүнээс тулаа харсанд баяр хүргээд 50,000 төгрөг гэсэн байна. Маш их баярлалаа. 5555 төгрөг хангал хангай 2-оос гэсэн байна. Маш их баярлалаа. За энэ сүгээр 223,828 төгрөг 34 мөнгө. Оо Тэсний энэ бас аясах шиг Бацэргоос илгээв season 2 episode 7. Манай нөгөө өмнөх нэг дугаарын donation дээр тэрний өмнөх нийлбэрийг бүгдийг явуулсан Бацэрэг маань дахиад 223,828 төгрөг 34 мөнгө. Тэсний ангиж байгаа. Бацэргоос илгээв season 2 episode 7 гэснээр бодоод олоорой гэж байна. Бодоод олоогүй шүү. Комент хэсэг хариугаа өгөөрэй. Энэ таврыг би бодоод олох. Өнгөрсөн жилийн өвлийн нээлтийн дугаарыг болоо гэж харсан чи байхгүйсэн. Энэ одоо хизээний энэ ямар ч нийлбэр байх шиг байна. Миний нэг дугаарыг нийлбэр donation л болов гэж тааж. За тэгээд Бацэрэгтөө маш их баярлалаа. 5555 төгрөг бэлгүүдээс амжилт хүсье гэсэн маш их баярлалаа. 50,000 төгрөг Эрдэнтээр дайрахаараа анд энергийн доор байдаг CU-гээр орж ирээ гэж дууссан байна. Ирээрээ гэж байгаа. Анд энерги болов уу эсвэл Эрдэнтээр дайрахтаа андаа энергийн доор байдаг гэж юм болов. За ямар ч байсан тэнд байдаг CU-гээр ороод гараарай гэж урилга хэлсэн байна. Эрдэнэт рүү явбал заавал орж ирнаа, дайрнаа, баярлаа. 2470 keep going Ратабад өлцөөгөө гэсэн байна. Маш их баярлаа. За ингээд нийтдээ 740 161 төгрөг 67 мөнгө. Аяр тийм өндөр тоотой donation аваагүй маш их баярлаа гэж хэлье. Маш их баярлаа. Бүгдэнд нь donation нийлүүлдэг хүмүүстээ маш их баярлж явдаг. Яагаад гэвэл загсанд явах буюу хол аялах гэдэг бол зардал ихтэй байдаг. Тэр болгонд donation-ууд маань хандууд маань хүрдэг байгаа шүү. За тэгээд маш их баярлаа гэж donation нийлүүлэгч хүмүүстээ хэлье. Тэгээд үргэлжлүүлээд gift button уншээ. За gift button орж ирсэн. За би шууд скриншот хийгээд авсан. Ингээ өмнө бичдэг байсан аахгүй notepad дээр. Тийм шиг дэми юм бэ. Скриншот хийгээд авчихлаар аль дугаар дээр орчихсон мэдэгддэг юм байна. За тэгэхээр season 2-ийн episode 7 дээр байгаа 3 gift button гэж уншия. $, Австрали доллар гэж байгаа. Австрали доллар 799. 799 Австрали доллар. За өвлийн зарцлалд нь амжилт гэсэн байна. Маш их баярлалаа. 5 Австрали доллар thanks гэсэн байна. Маш их баярлалаа. Сик бичвэлээ. Манайхаа 27 сик амжилт бро гэсэн байна. Маш их баярлалаа. Эпизод 8 дээр 5 Австрали доллар thanks гэсэн байна. Энэ болохоор өмнөх нөгөө нэг эпизод 7 дээр 5 Австрали доллар gift button дарсан Соломон лонжид гэнэ үү? Гэби хаягнаас. Дахиад 5 Австрали доллар хэлгээсэн байна. Маш их баярлалаа. Үүгээр donation time өндөрлөж байна. Тэгэхээр одоо ер нь цаг оролцсон. Өнөөдрийг бол ер нь бол жоохон тайрангуй болчихлоо. Одоо тэгээд өчтөр шин суугаад тэнд цоолоод байсан нөхдүүдийн газар үргэлжлүүлж цоолоод үз. Тэгэл цайрлаа. Ер нь бол жоохон эвгүй байна. Тэгээд гол дээр загасчлах гэдэг нь ер нь эвгүй дээ тий. Тэгэхээр одоо гэс одоо харах болтлоо. Үсрэл цагийн зав. Биш ажиж. Заяа. Ёо. More moments later. Яа. Өчигдрээ нөгөө суулсан хүмүүсээ газар руу явуулаа. Дөрөв болчлаа. Одоо ганц цагийн зав. За яг жоохон суувал харгуул нүдэж болох юм тий. Тэгж жагаад харин да. Энэ цаалаад үзье. Өчигдөр энд нөгөө манай хөршөөд ирж суугаад нилээ 3 цаг өдөр суугаад явсан. Энд нилээ хөлийн мөр байна. Тэгэхээр энд тийм ойрхон цаалсан байгаа байхгүй. Босны гүнийг хэмтсэн байна, мод хийж үтсэн байна. Энд л цаалаад үзье. Йоо.
Эхээ гэдэг аахгүй. Иргүү олчиж залиг гэж. Гадаа бол хөтөн байна. Өнөөдөр бүтэлсэн өдөр хамгийн нөгөө 2007 оны хамгийн хүд өдөр нь. Ирээ мөстүүлтэй байна штэ. Ирээ нь засанд хүргэлгүйхэн шиг хандгал өстэй байна. Яана энэ яах вэ? Гараараа хэсгээх үү? Хүдмэн яа. Толгойг нь аллаа яана. Толгойг нь алчвал хэдүүлээ. Ирээ сольж чадахгүй. Энэ алдсан юм уу? Оо. Та би юу вэ? Түр майхан руугаа явж гал дээр энийг гисгэчээд ирээ дөө. Энэ тэгвэл айгүй юу болчихлаа. За ёо. Түр баяртай заа ёо. Очиж хайлуулж иж ирээ суллаа шүү дээ. За болсон. Юу. За цаалаа. Оо, хоцгий хийцэн шүү. Пахсан. За өнөөдрийн дугаар жоохон саундын асуудалтай. Дугааруулж магадгүй шүү манай хаамсаарэ. Гадаа хүүтэн байна. Амар хүүтэн. Тэнгүүл микрофоны маань цэнийг шууд унаад байна. За одоо яг шинээр хийсэ. Хуучин ирэл хийсэн юм байна. Шинэ гэж бодоод андуураад. За энд одоо урсгалгүй л байгаасэ тий. Йоо. Нар юу н орчлаа шүү. Ямар хурдан жаргаж байна. Дорой юм аа. Яана. Өвли. Цагаа гаргаж нэрээ. Дорой шүү тий. Энэ юу яагаад байгаа юм шүү. Барьцсан газар юм шүү дээ. Өөр газар цоолоод үтдөө. Оо яа. Тэд нар хаан сууд байлаа. За. Шко. Олчлоо. Зя. Яа. Камерч. Үгүй. Юу. Ер нь бол хүүтэн бас хэцүү юм байна. Налим. Яа, налим байх шүү. Налим байна. Нүди. Ёо! Налим. За манайха заасан шүү. Налим байна. Нүдгүүгээр зүгээр энийг балансираар яваад үзье. Эхлээд. За ёо. Ёо, налим байна. Ёо, сандарчлаа. Ёо. За болий. Шууд нүдээ. Батараа. Налим явж шүү. Ямар үдэ? Ёо. Вэшо. За юу л яг столоо чи. Энийг юм болоод. Ёо. Нүдүрэ хияа. Ёо. Майк. Урсгалгүй. Амар нэлээд таацсан. Ёо. Налим гаргаад ирүүлээ. Гоё юм манайха. Өчтөр ингээд энд хонсон бол шиндэнгөө налимт гайсан бас зарлиг юм аа. Тэ. Сони шүү. Одоо тэр отгоос хэдэн метр? Манай 200 метр. Энд налим бич шүү. Налим би чамаа гаргана. За сандраж болохгүй буузаа. Чи сандраад яадаг үлээ. Яа тэр хардаа хилж дуусах өгч өөрийгөө тоогоо хийчих. Яа. Ая. Налим болчихлоо шүү. Би 100 налим бариаггүйсэн. Одоо ингэж. Сайттай амар сандарсан. Яг ингэ налим явж. Би сая сандахта таад камер дээр харуулж марчиж. Цаас бариул та нарт барьсан цаасаа харуулъя да. Яг барьж байгаа процессоо ганцаархуулаад бичих жоохоо хэцүү юм шиг байна. Юу яаж цэнийг дуслаа онтрлаа. Тэгэхээр би мэдчихэж хагаад цаас бариул харуулъя заяа. За тийм биш үү. 20 minutes later. За сайхан дулаацчлаа. Тэгээд царил марилаа аваад ирсэн чи гайгүй. Гэтэ яг царилаар жоохон захаараа барьж эхэлж чинь тэрийн цохоод юу ячлаа. Онголгочлоо. Одоо би суулаа. Та гоё дулаахан байж заяа. Даархлаараа яваад чи идэх үү. Тэгээд үзээд цайрах нь яах нь уг нь байсан юм да. Одоо бол итгэвтэй цаг нь эхэлж байгаа гэж бодож байна. Налим ер нь бол шүн итгэвтэй байдаг гэсэн. Ер нь бол шүн 11 12 гэж нүддэл юм бэлээ. Их итгэвтэй хоол иддэг цаг юм шиг байна. Хэдүүлээ тэр болтол сууж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо юу яач. Ядаж нэг 30 40 минут гүрийгэд үзэл гэж бодож байна. Тэгээ даар бол тэсгээ ойлдөл хайта тий. Дугаараа
дуусгая даа л гэж бодчих. За тийм байна. За тэгээд үлдлээ шүү. Баяртай. За тэгэхээр загсны замнал сахалны хулгай чи би. Загсны замнал season 2-ын эпизод 9 өвлийн нээлт interest comment зарлаа. Аюул гол нь цайрцсан. Юу вэ гэхээр шар хөдлөд нэлээд үзчихсэн. Тэгээ манайд маргааш ажилтаа гэдээ ерөөхдөө одоо яарад явцсан. Би өгн жоохон өдөө дахиад шөнө 11-12 гэд хүртэл нүдүүлнүдчихье гэж бодсон чи арай чадсангүй. Манай хамт явж байгаа хүмүүс маань өглөөрт ажилтаа гээд ерөөхдөө буцчихлаа. Тэгээд багнар дээр бас хаалт ээж чинь их л оройд ш тэр налимыг боллоо тий. Та нарт харуулж амжсангүй. Би нэг сандраад камерыг л цоолол камер хийгээл налим гараад ирсэн. Байгаан юм чинь авчин дөө гэж бодсон чинь тэгээд авч чадсангүй ш. Жоо харамсалтай байна. Гэтэ яг ямар ч байсан өвлийнхөө нээлтэнд явлаа. Цайралт бол үргэлжилсээр ингээд нийтдээ 6 дахь дугаар дээр цайрчлаа шүү дээ. Хэрлэн гол дээр загасчилсан тун хөгжилтэй байла. Загас олсонгүй өнгөрсөн жил яг шинэ мэдээж авлаа хэдүүлээ тийм үү. Өнгөрсөн жилийн ямк байсан газар ямк болцсон байна. Өлжөө байсан газар өлжөө биш болцсон байна. Тэгэхээр голын урсын тэр гүнзгий жил болгон өөрчлөгддөг юм байх шүү гэдгийг мэдээж авлаа. За тэгээд яварчсан. Гоё загасчлаа. За тэгээд мэдээж хамтран ажиллагч Савор хуран амтлагчны Савор та бүхэн хуран амтлагч авахтаа Савор гэсэн амтлагч байж бол аваад амтлаад сонирхоод үзээрэй гэж уриалмаар шүү. Хаана гэдэг вэ гэхээр Нард тул захын өргөтгөлийн К13 павильонд очиод хөдөлтөж авч бас болно. Хөдөө орон нутагт бол дэлгүүрүүдээр нийлүүлэлтээ хийдэг ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Та бүхэн сонирхоод үзээрэй. Баярлалаа. Витафит аурыг аршаа. Оо мангар их хашаатай явсан. Яста тул хашааны усаар ирлээ. Энэ одоо би тул тэглэн байгаа. Магадгүй аршаа усны юм болоо. Тэгээд яхад гой нөө хүүтэн болцсон боллоо. Янзын захын хүүтэн аршаа усаар агаад ирлээ. Тэгээд Vitaфит компани маань аурыг аршаанаараа загсны замнал дээр хамтарч ажиллаж байгаа шүү. Та бүхэн аурыг аршааныг сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Ер нь бол амтны үед бол надад гой зөөлөн санагдсан. Тэгээд гааттай янзын. За баярлалаа. Vitaфит аураг. Токи аппликейшн орж ирсэн. За тэгээд Токигоор би чинь машиныхаа эмийн санд эм авлаа. Токи Pay Later-ээр эм авсан. Монсын эмийн сангуудаар үйлчлүүлээд 30,000-аас дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүнийг дараа төлбөрт Pay Later үйлчлэгээ ашиглан худалдаж авах боломжтой байлээ шүү. За тэгээд баярлалаа. Бензинийг бол Токи Pay-ээр авсан. Тэгээд бас бензин аваж маваад амар зүгээр. Банкны юм уу гэхгүй шууд ингээл Токигоо өгөөл тэгэл авчичлаа. Гоё байлаа. Баярлалаа. Токи байлаа. Body Shop өвлийн нээлтэн дээр Body Shop орж ирсэн. Body Shop-оос өвлийн бэлтгэлээ базаасан. Би нөгөө ийм гоё өвлийн загасчны норфын хувцсныхаа бэлийг авсан байхгүй. Ууг нь. Тэгэхээр мартцсан юм байлээ. Гол дээр очиж саналаа. Дараагийн явуултан дээр бэлигээ заавал авна. За тэгээд Body Shop байла. Body Shop-то маш их баярлалаа. За мэдээж үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Хүлээж үздэг хүмүүст маш их баярлалаа. Хамтдаа цайрч, хамтдаа баярлж тэ. Хамтдаа догдолдог та бүхэнд маш их баярлж явдаг шүү. Хайртай шүү гэж хэлье. За тэгээд мэдээж donation хийлгээд хүмүүстээ баярлалаа. Membership-үүдтэй баярлалаа. Gift button дардаг хүмүүстээ баярлалаа. Тэгээд like, share, subscribe манайхан харамгүй өгөөрэй гэж хэлмээр байна. За тэгээд бууз өвлийн нээлтээр зайрлаа. Баярлалаа. Баяртай. Харин